Монгол улсын үндэсний урлагийн их театр үзүүлж байна. За монголчуудын маш эрдэнэ төвхтэй Үнүүгийн модон цуур гэж нэрлэгддэг хөгжим бол энэ байна. Тэгээ энэ бол гурван нөхтэй маш эртний хэлбэрээр одоо хүртэл ингэж хадгалагдж ирсэн ийм гайхамшигтай хөгжим байгаа. За энэ хүү цуур хөгжмийн үүс нь домог гэвэл одоо эвэн гол сэнжит хадаан ороож урсахаараа байгалийн чимээ нь гэсэн тийм чимээ гардаг байж. Тэрнийг монголчууд сонсоод амаараа адилхан яг дуурайд за энэ чимээг одоо байгаль дээр яг ургадаг балчиргаа нь буюу гишүүн гэдэг манайхан тэр ургамлаар одоо урлаж хийснээр одоо энэ хүү цуур хөгжим үүссэн гэсэн тийм домог яриа байдаг. Монголчууд бол нүүдэлч ард түмэн. За монгол цуур бол одоо монголчуудаас улбаалж дунд Азийн зарим орнууд тархсан байдаг. За тэр Башкирик, Курай, Шор гэсэн хөгжмөнүүд бол одоо зөвхөн нэг өнгөөр тоглогддог. Монголчуудын одоо цоор тоглох онцлог бол одоо бусдаас өөр юм. Саяын тэр Башкирийн одоо нэг өнгөн дээрээ нэмээд монголчууд хоолой одоо шахаа нэмж оруулснараа онцлог ба нэг зэрэг хоёр дуу гардгаар онцлог болж байгаа. За монгол цуурын одоо бидэнд уламжлагдж ирсэн сайхан олон татлагууд байдаг. Тэр нь бол дандаа байгаль зан уул устайгаа холбоотой Балчин хээр, Монгол Алтай магтаал, одоо булган ширээ явдал гэх мэт олон сайхан татлагууд байдаг. За одоо үед бол одоо цуурын бие даасан бүтээлүүд эднээсээ төрөн гарч байна. Одоо хөгжмийн зохиолч одоо тоглоочийн шаардлагын дагуу хөгт нь одоо цуурыг уралж гаргаж байна. Энэхүү цуур хөгжмөө түгээн дэлгэрүүлж хойч үедээ сурталчлан таниулж өвлүүлж үлдээхээр зорж байна.